Дэлхийн монголчуудын эмчил радио 88-ны уралдаан дээр сугаад оруулан сонсож буй эрхэм сонсогч таны энэ өдрийн амгалан дахин айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчид радиогийн 3 дугаар студиэс өрчитлээ мишээ их сураатагаар үдээ ачир нэвтрүүлэг маань эрхэм сонсогч тань чуу төрдөг. Яг Улаанбаатар хотод 11 цаг 11 минут болсон. Өнөөдөр 2024 оны 2 дугаар сарын 23-ны баасан гарагийн үдээ ачир нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Мөгийн гэрлээ за нариулагчаар гамбалдын ангараг нар ажиллаж байгаа. Өдрийн төргийн Мөгийн. За өдрийн мэнд. Баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар 20 жилийн төвтэй Монголын анхны хамгийн том гутлын нэлтгүүр чансаа за мөн дэлхийн монголчуудад иргэдээсэн дэмжээ АЛ-ис орон сууцны лизингийн үйлчилгээ хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр өрчидлээ мишээдэг өдөр тий. За тэгдэг. Тий. За бидний рүү сонирхолтой хөгжилтэй түүхүүдээ сонсогч нар маань явуулсаар байгаа. За үдээ ачиргээд 323 мянган гишүүнтэй группээр бас та бичиж болно. Эсвэл манай радиогийн пэйж рүү юугаа явуулж болно. Хөгжилтэй түүхээ. 323,900 шүү. 900 тий. За эхлэх үү. За би эхлэх юм байна тий. Сайн байна уу? Энийг заавал уншаад өгөөрэй гэсэн байна. Энийг бичсэндээ харамсахгүй тулд нэрсийг бичсэнгүй. 2022 оны 100 болсон явдал да. Эгчид маань нөхөр нь 26 хүрэхэд нь машин бэлгэлж эгч маань маш их баярлж билээ. Нэгэн өдөр эгч маань ажил нь амарсан өдрөө намайг авч салхинд гарлаа. Бид хоёр гэрийнхээ ойролцоо СУ ороод хоол идэж уух юм аваад би 23 таа байсан болохоор хэдэн шил сөөжөө авчихсан чинь тэрийгэ ууж ба согтчихсон. Эгч замаараа дэлгүүр дахиж ороод зам зуур амны зугаа гаргах юм авъя гэд буухаар нь архины халуунд араас нь орж бас ганц хоёр чипс энтер аваад машиндаа суусан чинь нэг сэрсэн танихгүй айлт байна. За нэг ахыч хоёр муудалцаал ихтер гараад явчлаа. Нөгөө ахаар над руу нэг муухай арснаа. Одоо манайхаас яв өвчтөө хүүхэн энтер вэ? Өвчтөө хүүхэн бэ энтер гээл амандаа өглөөл явчлаа. Би бүр шок яаснаач мэддэггүй. Санах гээд юу ч орж ирдэггүй. Тэгэл такси барайл хайрч явах орондоо эгчтэй уцаар ярьснаар энэ бүх бантангийн учир тайлгж байгаа юм да. Араас нь гараад ирснийг эгч мэдлгүй дэлгүүрээс гарч ирээ шууд явцсан. Би эгчийнхээ машиныг байна гэж бодоод нөгөө ахын машинд суугаад явцсан. Ихнэр нь хардаад боо юм. Тэгж нэг юм өөрийгөө алкоголны төрлийн зүйл хэрэглээд хэрэггүй гэдгээ ойлгосон юм аа. За тэгээд өөр зөндөө фейлдсэн зүйл байгаа шүү бичнэ гинэ. Тэгээ бүр гэрэлт нь хүртэл дагаад орсон юм уу? Тэгээ ээж сохтуу юу ч яах юм бэ? Ямар амар хэрэг вэ? Өөр зөөж уужгаад тэгээ сохт машинд нь ороод удаад гэхгүй. Ямар амар тасралт юм бэ? Айл гэр салгах нэртэй энэ чи бүр. Яа. За миний түүх гэж энэ. За миний түүх гэснээс миний түүхээ хаштагта уралдаан зарласан байгаа сонсогчдын групп доон тэгээд та хайрын түүхээ бичиж болно. Одоо баярсан талархснаа илэрхийлсэн түүхээ бичиж болно. Хөвчлөлтөө түүхээ бичиж болно. Тэгээд хөвчлөлтөө түүх нь бол манай үдээ ачирлаа орж ирээд битээр уншин. За бусад түүхүүд нь бол шууд ирлээ нэвтрүүлгээр уншигдах юм байгаа шүү. За ингээд 1-р байранд орсон сонсогч та 200 сая төгрөгөөр шагнуулах бол 2-р байранд орсон сонсогч 150 сая төгрөг, 3-р байрын шагнал маань 100 сая төгрөгөө. Тэгээд та радио дээр ирж ажил түүх шаардлагагүй тань руу шууд байрны нийслүүлээд мөнгө шилжүүлчих юм байгаа. Хамгийн хангалттай постыг авна. Миний түүх гэд хаштагтай хийн. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3 сонсогчдын нэгдсэн групп гэдэг нэг групп байгаа. Тэрэлэр бичгээр. За тэгээ манайх уралдаанд итгэвтэй оролцоорой. 2012 онд манай том хүү маань 5 настай байх үед болсон инээдтэй ч юм уу, онигоотой ч юм уу нэгэн түүхээ жил гарan бодон бичгээр шийдлээ. Би одоо 3 хүүхэдтэй, 2 том маань та үдээ ачирт нөгөө инээдтэй зүйлээ биччихгээд байдаг байлаа. Бичих гэхээр зөрөг хүрэхгүй бас таньдаг хүмүүсээс санаа зовоод саяхан шинэ үнэ үлгээдээ авсан болоод ч тэр зөрөг хүрээд гинэ. За эхлэе. Жич миний түүхийг уншаад гэрлээгч таныг инээхийг сонсмоор л юм шүү. 2012 онд нөхөр хүү бид 3 машинтайгаа гадуур явж байлаа. Тэр үед FM руу мессежээр дуу захиалж сонсдог байлаа. Би нөхрөөсөө ханаа FM руу дуу захиалж сонсъё. Ямар дуу сонсох вэ гэд асуусан чинь манай нөхөр Люмина хүнийх гэж байна. Би ч FM руу мэдлэгээ маягтаа мессеж чиж байна. Юу гэсэн бэ гэж юу? Хань хүү хоёртоо хамгаас илүү хайртай шүү гэд Люминогийн хүнийх
хүү хоёроо зориулж яах гэж чид мессеж явуулчихаж нэгсэн чи FM хөтлөгч. За ингээ дараагийн мэдлэгийг уламжлая гэж миний мессежийг уншаад саад унц. Баах инээжсэн арай хийж уншиж дуусгаж үлээ. Та нэрийг мань нууслаад өөрөө ичээд байгаа шүү. Уг нь таныг уншаад энийг хийж сонссон болж. Та эсвэл хиддэг дугаар дээр унснаа хилээд өгч болох уу гинэ. За одоо яг одоо 131 дугаар дээр унслаа. Йоо, нөхөргөө хоёртоо хайртай шүү. Люминогийн хүнийх яа. Гоё шүү. бас мадрангуй шүү Би дээ. ч нэр юу ч бодохгүй захиалах юм байна. Өөрөө гоё хиттэй болохоор нэр. Хэтэртэй хайртай шүү гэд хүнийх. За, Аясан амраа гэдэг сонсогч. Бас миний түүх гээд хаштагтай. За. Аимшигын болцоо гинэ. За. Өнөөдрийн элдвч би сонсч байсан чинь болцооны тухайн яриад нурсан балгас шиг муухай болцооны шахахыг хөндөв штэ. Би оюутан байлаа. Нэг ороо нэлээд харанхуй болсон багт автобус зогсчихсон, микрон сууж гэртээ дөхөж байгаад жижиг машинд нэг хүний 500 ч илүү 1000-аар суугаад хүмүүс төрүүлээд буусан тул би мөнгө нэмж төлөөд гэрийнхээ гадаа буухаар болвоо. Эндээс л хамаг юм ихэлсэн. Ёо, замд яриа өдөөл, маргааш амралтын өдөр юу хийх үү гээл бла бла. Нэрээ хилчээд үсрээд буулаа. Маргааш нь хаалга нүдээд ээж гарснаа чамааг нэг залуу дуудаж гин гэх юм. Гараад очисон нэг залуу машинтай ирж гисэн. Гараад тэр гадуур зугаалыг гинэ. За. Царайлаг бол биш, байдаг л залуу. За. Нүдэн тусч татах юм юу ч байхгүй. Хийх юмгүй байсан болохоор гарахтаа мөнгө автобусны карта хэрэг болохгүй байх гэд орхиод гарлаа да. Тэгсэн явж ийснэ өчигдрийн миний машин суусан газар очиж зогсноо. Хүнтэй уулзаа тийгээл бүү. Тэнд халтуурны жижиг тэрэгнүүд зогсдог байсан. Тэдэн дээр очиод юм яриад байгаа бол та тэр хідэн эргэж хараад л над руу харж байгаа л юм яриад наачтий ёо. Удалгүй нөгөөч ирсэн ашиг хөдлөлөө. Би чамд гоё юм үзүүлнэ л гэж. Би ч юу юм бол гэж бодоостой. Явсаар байгаад нарны замд байгаа байдаг хідэн вагон дээр ирээд буулаа. Тэгээд л нөгөөч чинь анхны вагон ийм байсан. Дараагийнх нь энэ Ямар гоё романтик сэргэлэн нөхөр вэ? За. Дараагийнх нь энэ гаднаа оныг нь битсэн байгаа гэдэл гадуур хашаата дотор нь орж үзэж чадаагүй зүгээр л гаднаас нь харсан. Нэрээ машинаас буугаад зэрэгцээд явж чинь над чиг өндөртэй би чи их жижиггүй хүн. Өөрөөсөө намхан залхуутай анх удаа хуулцаж үзсэн. Машин дотор өндөр нь мэдэгдэхгүй юм байл шүү дээ. За энэ ч яах вэ? Би яг энэ вагонуудыг харж байгаагүй болохоор тийм ч муухай санагдаагүй юм аа. Бас хөөрхөн сонирхолтой л байсан юм биш үү? За. Тэндээс хөдлөө машин дэдийн зүүн талын автобусны буудлын ойролцоо зогсоод ийшээ хальт орчоод ирий сууж байгаарэ гэлээ. За. Машинд нь хүлээлээ. Байдгүй шүү. Ирэхгүй хитэн цаг болов. Би бүр өссөө цангаа тэрэг алга. Юу ч идэж уугаагүй болохоор нойлж ордгоо юм байлээ. Тэр үед л болсон. Автобусны карта авсан бол машиныг нь зам дээр хаяад гэртээ харихгүй юу? Ядаж байхад мөнгө аваад гардаг байж ийм юм болно гэж хин санахвтай гэж өөртөөгөө ярингаа зэмэлж итэр. Бараг 2-3 цагийн дараа нөгөөг чинь ирлээ. Тэгснэ. Өсөж гэнэ үү? Чамд мөнгө байна уу гэж авсан. Яна! Ямар амар юм бэ? Йоо. Oh fuck, юу сонсчихваа. Энэ яста үнэхээр аимшиг болцоо. Байхгүй гэд хэлж дуусаагүй байсан чил би сая мөрөдөө PC тоглоод хожигчлаа гэдэг юм да. Яа, мөнгө олох гэж орсон юм Тийм бэ бай. уулна. Тэг ингээд анхны болцоод ёо бүр уур хүрээд л явц. Хүнийг дуудаж гаргаж ирчээд ганцаараа ингээд орхиод тоглоод явж болд юм уу? Энд чи болцоо юм уу? Манайх их хол болохоор хаяад явъя гэсэн чи гадаа хүйтэн мөнгөгүй байсан болохоор чимээг өнгөрлөө. Яна бензин дуусчиход. Ямар гизүү вэ за? Одоо хайчих уу гэхээр хармаар байна л гэлээ. Тэгсэн хөдлөөд явж байснаа нэг сига тоглоулдаг дэлгүүртэй газар ороод алгуулчихвоо. Йоо. Миний төвчээрийг үнэндээ шалгаж байгаа юм чи. Сүүлдээ дуучихраа байлуу. Гэртээ орой 5-6-гийн үед харьсан баха. Үүдэн дээрээ дахиад хизээ уулзах уу гэж хуцдیں۔ Би
Би юу ч дуурахгүй буугаад хаалгын савал гэрте орсон. Ороод амар эдснэл санти. Би чинь тухайн үедээ сургуулийнхаа дажгүй охтын тоонд ордог бас л те. Тэгсэн өөрөөсөө намхан залууд мадлуулцдаг наасан. Тэр мөө энэ тэнд орж хидэн цагаар алга болохдоо ганцаараа юм идэж уусан бах уу? Одоо нарны замаар явахдаа тэр вагаануудыг харахаар тэр үе бодогдоод уур хүрээд идэв шүү дээ. Эцэст нь октоанд ч хэлэхэд юу ч болж магадгүй болзоонд явахдаа мөнгөтэй яваарай. Болохгүй бол хаяад гараарай гэж захий да гинэ. Йоо ямар амар ивэг юм бэ нэрэ те. Манай өгөн бас нөгөө гитар тоглодог болохоор гитартаа дуу муу дуулж байгаа ингээд нөгөө бичлэгээ оруулж моруулцдаг. Тэгсэн чинь нэг залуу жухан зүгээр чи стаст айгуу гой дуулдаг юм байна. Хоолойг чинь бичээд үг юм үгийг баахан гошгоруулж жагаад тэгээд нилээн бас чааталж чаад уулцсан гэсэн чинь манай өх амар ууртаа орж юу харин орон гэрчихгүй юм бэ чигээд ороод ирлээ. Юу яасан бэ гэсэн чинь нөгөөд нь өөрөө ч тийм студ ч яахгүй заяа зүгээр хүний тийм студид нэг юм ажилдаг оюутан юм шиг байгаа. Тэгээд өөрөөс нь одоо нэг 2 3 насаар л акс өрсний 2 дугаар курсын л оюутан заяа. Тэгсэн чинь тэгэл нөгөө зүгээр манай охиныг тэг хоолыг юм бичиж юм уу гэж танаалцсан л байгаа байхгүй юу. Тэгээ нөгөөдг нь тэрэнд нь итгэцэн. Тэгсэн чинь юм ярьж ингээ баахан орсны гадаа зогсож ирсэн. Одоо яах вэ? Би ингээд хонох газар байхгүй танаа орцсон тончгүй гэсэн. Яач яатар тийм залууч. Би бүр хаашаа бодчихгаа. Ямар юмтайгаа уулзаад байдаг юм би бүр шок. Би яаж мэдтий манайгүй уурлаас. Йоо. Итгэв гаргаад өгчийг яах вэ? Тэгээ наач одоо орцсон байгаад байгаа юм уу? Явуулаач гэдгийгсэн чинь үгүй явцсан баха. Мэдгүй би ороод ирсэн гэдгийгсэн. Үгүй. За бади бууги гэдэг сонсогчийн миний түүх. За би 90 оноос Монголын нэг том компанид захирлын туслах хийдэг байлаа гэж. Хэдэн жил ажиллаад ер нь дургу өрөөд гарнаа гээл дотн ажилдаг хэдтэй хэллээ. Яаж гарах юм бэ гэж байна. Ер нь өвдлөөгөө дэмлэг твтээ тэгээд гарнаа л гэлээ. Тэгтэл электроник инженер Бачаа гэдэг найз маань би ч гэсэн гарнаа цуг эмлэг твтээ. Чи хөгшнийг аваад хөвчих гэлээ. Би ч хантай гээд 3 дугаар нэгдсэн имлэгт найз дээрээ очиод тусгай өрөөнд нь хойлоо тухалваа гэж. 2-3 хонжээтэл тэр үед ямар гар утсан мус гэж байсан биш. Тийм ч ойлголт байгаачгүй. Захирал маань эдтэйгээ холбоо орох гээд бүгдд нь Боки Токи гэж нэрлдэг байсан. Одоогийн богино долгионы станц авч өгөөд бид ч дэрүүгээрээ гангардаг байсан. За тэр ч яах вэ гол юмд орё. Нэг орой станцаар баги гэж дуудаж байна. Совлогч охин ороод ирчихсэн. Бид хоёр томроостой байсан цаг л да. Би ч станц аваад яасан баги. Эцэг захирал чамайг томлолтоор Герман явуулна гинэ. Паспорт хэрэгтэй гэж асууж яан гэлээ. Би цөвлөгч охины хажууд томроостой явахгүй гэж хэлээ. Өртнөө жил явуулаа өстэй. Хаасан гэ хэлчих гэр томроо. Үнэндээ ганц шудаа явж үзээгүй л дээ. Тэгсэн гинт захирал станцаар чи юу хуцаад байгаа юм бэ? Яа, наад имлэгтэй байж очиж алднаа л гэж захирч байна. Бачаа хэдээр гүл нөгөө сүлэгч гараад гүчгсэн. Тэгэж нэг хүглэж илээ. Тэгээ яасан гэж юу? Захиралж ирээгүй. Би яг баахан Франц, Герман, Голланд, Бельги, Голландаар закитагаа цуг яваад буцаад Германд ирсэн заки маань Монгол явлаа чи ядраад байгаа юм билүү? Энд амар гээд Германд орчиход явчих билээ. Би хэд оноод уйдаад бүр закиргаа уцтаа. Би буцъя гуйж байна. Эх орныхоо бараг цагаан сарын гэж гуйж агаад эх орныхоо бараг цагаан сарын дараахаа харж хэлдэг гинэ. Йоо. Манай заки намайг Германд хайчдаг юм багтай. Йоо, гэтээ энэ нөгөө нэг ер нь ийм үе айгу хүчлээсэн. Одоо би оюутан махта нөгөө цэцэг зочид буудлын яг ингээд нөгөө зүүн жигүүрт нь банан цагийн газар ажилладаг гэсэн гэдгсэн шүү дээ. Тэгээ тэр үед одоо талигаж болсон өрхөө ер нь цэцэг зочид буудлын захирал нь Батбаатар гэж хүн байсан байхгүй юу? Цэмдийн Батбаатар гэх. Тэгээ ер нь бол уучхаараа нилээн дэвнэ. Тэгээд ийсэн чи манад нэг өдөр орж ирээ ууж байгаа согтоод тэгээ байжсэн чи мэдгүй бид нар бүр ингээд
кинод ч юм шиг шок. Баахан л бас нэг юм нөхдөө төрж ирээд тэгээд нэг нөхөртөө хамт ууж байгаа нөгөөдөгтөө муудалцаад тэг хоёр талаас бааха одоо хамгаалагч нараа дуудсан юм уу хайшин тэр үед тэгсэн чинь нэг нь тэр нөгөө муудсан нөхөр нь захирлынхаа гарыг яаж үздэг үлээ гэсэн чинь нөгөө баахан гараад орсон. Ос гэж мөнгөд гар марын үсээ бидрэг бүр шок. Тэгээд яжсэн чинь нэ пастиг ястад гаргаж ирсэн. Шогор би бүргэд буугаа түрүү тэр энд юу асуудал үүслээ. Би тэр бүр шок. Албаар жүжиглсэн юм. Харин тэгдэг юм шиг байлаа. Та хитиг айлгаж. Нөгөө талд нь тэгээ үгүй тэгтээ тэнд бас амар зодоо босон л доо. Ер нь ёо тэгтээ ер нь хөгжөдөө гараад байнаас тий. За ఇలా хамтраалагчаа танилцуулж өргөжлүүлээ. За. Улаанбаатар хотод 11 цаг 26 минутаас нэвтрүүлгийн хамтраалагчаар Дэлхийн монголчуудаа дэргэдээсэн дэмжиж АЛ-ис орон сууцны лизингийн үйлчилгээ хамтраа ажиллаж байгаа. За Монголын томоохон компаниудын нэг Инвескор гэж компани байдаг. За Инвескор санхүүгийн группийн охин компани Инвескор лизинг гэж компани 2021 оноос iLease гэж орон сууцны лизингийн үйлчилгээг гадаад байгаа монголчууд зориулж гаргасан. Тий. За тэгэхээр та лизингийн дээд хэмжээ болоо орон сууцны талбай хэмжээ заахгүй байх нь тийм үү? Тийм байна. За энэ айгуу гоё. За онлайнаар лизингийн өсөлтөө илгээгээд ажлын нэгээс одоо 2 хоногт багтаан шийдвэрлүүлж байгаа. Бичиг баримтын бүрдэл маш хялбар, үнд цаг хугацаагаа хэмнэн өв хөрөнгөтэй болох боломжийг танд олгож байна. За орон сууц худалдаа авалттай холбоотой бүхий л эрсдлээс мэдээж бүрэн хамгаалагдана. Жишээ нь одоо хувь лизингийн эрсдлээс өөрийгөө бүрэн сэргийлэх гэдэг юм уу тий? За ерөөсөө харилцагч тавигдах гол шаардлага нь та гадаад улсад 6 сарын хугацаанд доктор сууршилтай ажиллаж амьдарсан байвал ингээл орон сууцны лизингэнд хамрагдах бүрэн боломжтой байгаа шүү. За юун дээр энэ компани болохоор нөгөө Солонгост олон монголчууд байгаа учраас Солонгост яг өөрийн төлөөлөгчийн газартай бүр. За тэгээд Америк нэгдсэн улс, Австрали, Япон, Чех зэрэг дэлхийн 10 улсад өөрийн агенттай юм байна. За тэгээд эднэрээр дамжуулаад монголчуудаа энэ бүтээгдэхүүнээ хүргэж байгаа юм байна лээ. За Солонгост улсад байгаа юу монголчууд юу яах юм бэ лээ? Төлөөлөгчийн газар нь болохоор Монгол 5-ны арын гудамж Хана банктай барилгын зэрэгцээ Kison Plus гэж барилгын 6 давхарт 606 давд. За тэгээ утас нь Солонгост байгаа монголчууд маань TIG 10 82 99 TIG 7 97 гэдэг дугаараар холбогдороо. За харин IP дугаар дэлхийн хаанаас ч та талгаж болно. 72 TIG 27 TIG 72 TIG 27 TIG. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар дэлхийн монголчуудад дэргэдээсэн дэмжиж АЛ-ис орон сууцны лизингийн үйлчилгээ хамтран ажиллаж байна. Баярлалаа. Би ч өдөртний алуус шүү дээ. Би гадаадад ажиллаад 7-8 сая төгрөгийн цалин авдаг гэдэг. За уучлаарай. За зондой төвшин гэдэг залуу. Сонсогчийн групп дээр миний түүх гэж уралдаан дээр үссэн юм байна. За ангаараа филдж байхад манай үеэлэл гэсэн байна. MJL радио Дэлхийн монголчууд радиогийн хамт олон болон сонсогчдоо энэ өдрийн мэндэ Сэлэнг аймгийн Хөдөр сумын 10 жилд 90 оны сүүлээр болсон явдлаа. За тэр үеийн багш сурагч нар төдийгүй сум даяар мэдэх тул дурдж меншн хийхгүй. За Манай эрэгтэй үеэлдүү нэг насны зөрүүтэй. Эмэгтэй дүүтэйгээ нэг анги бас бид тэрсгэн л дээ. Энд ч түүхэнд ач холбогдлого. Нэг өдөр Орос хэлний багш бид ангаараа зайсан толгой гарч хөшөө дурсгал үзв гэсэн өгүүлбэр орчуулж ирэх гэрийн даалгавар өглөө. Маргааш хүүхдүүд л болсон хань маргааш нь хүүхдүүд л усаа Орос хэлнийхээ даалгаврыг хийсэн үг адил нэг нэгнээсээ асууж хайсаар ангийнхаа ганц он сурлагтай охины их чинь орчуулж өгсөн гэдэг баха да. Он сурлагтай охины гэрийн даалгаврыг хуулжээ. Нөгөө охины орчуулгын бид ангаараа зайсан толгой гарч гүрмэл талах идэв. Бүх хүүхдүүд үгсгээ алдаагүй хуулжээ. Харин манай үеэлдүү гүрмэл талах гэж ямар талах байд юм гэж ангийнхнаас асууж мэдэх хүүхэд байхгүй ч бүгд гүрмэл талах гэж бичсэн байж. Манай үеэл энэ гүрмэл талах биш, өрөм талах юм биш үү гэж бодоод өрөм талах гэж бичиж. Орос хэлний хичээлийн цагч болж багш хичээл дуусгаас өмнө хүүхдүүдийн дэвтрийг хурааж аваад дүн тавихтаа эвхэр жунтлаа хийнэж хүүхдүүд ч буруу хийснээ мэдэж бүгд л хуулуусан охин руу харц идчихтэй. Тэгж багш нь бүгд муу ганцхан бэбэ сайн гэсэн хүүхдүүд бүгд гайхаж манай үеэл рүү гайхаад харж манай үеэл сурлагаар маруухан тул тэр үед сурлах сайтай хүүхдийн дэргэд сурлаг таарах хүүхд суулгадаг байсан та. Сурлагаар маруухан тул дүүтэйгээ нэг ширээ цуудаг байж. Хүүхдүүд багшаас яагаад гэж асуухад багш нь инээдээ барь дийлэхгүй гүрмэл талах гэж ямар талах байдаг юм гэхэд хүүхдүүд бүгд таг болж. Багш нь та нарыг хинч мэдхгүй гүрмэл талах идэж байхад бэбэ ганцаараа өрөм талах идсэн байна. Алдсанд нь биш сэтгсэн болохоор сайн дүн тавьж байгаа юм гэж хэлсэн. Жич одоо үеэл маань айл гэрийн ноёнороо сайхан залуу сайн болсоо төмөр замд ажиллаж байгаа гэсэн гэж. За Амарлан амраа гэдэг бүсгүйгээ миний төөх хамаатны ах гинэ. За
Энийг бичиж байгаа дуучлаараа ахаа гинэ. Намайг хүүхэд байхтал юм. Би жаахан л охин байсан. Тэр жилийн цагаан сараар хичээл сургууль орж таарад гэрийнхэн хөдөө явах болоод намайг гэрээ цэвэрлээд байж битүүний өдөр ирээд авъя гэдэл их ажилд үлдээгээд явлаа да. Би өглөө хичээлдээ байсан бол хичээлдээ явжгаад л өдөр гэртээ ирэхэд гэрийнхээ опсоо. За тэгээд том ажилдаа орлоо доо. Радиогоор янз бүрийн дуу сонсоод бүжиглэж нэг үзээд, дуулж нэг үзээд өөрийнхөө концертыг үзүүлж гарлаа. Шүн дунд гэрээ ажил эд дундаа орж байхад хашааны хаалга хин нэг нь нүдлээдээ толгоонд шууд л ээжээ хэлсэн хинч байсан хаалгаа бүү тавьж өг гэсэн үг орж ирв. Хэсэг чимээгүй сонслоо. Улам чанга балбаастай. Би дотроо өө чи чин гэрлээ асаалтаа байгаа юм чи хүн байна гэж бодъё штэ гэрлээ унтраа гэж бодсоор унтраадны зүг алхасаар гэрлээ унтраа. Хэсэг чимээгүй сонслоо. Тэгсэн чимээгүй байснаа бүр гэрийн хаалганууд. Би чин сандраад шууд хаалганы зүг гүйж явахдаа аавынхаа байнга хайрлаж явдаг алдарт модон имэйл дээр нь таварцглаад унлаа да. Нүд харанхуулаад толгоо манраад явсан. Нэг сэрсэн үүр цайсан болтой өрхний завсар гэгээд татсан байв. Би өчтөр шөнө юу болсноос саналгүй өндийгөөд л эргэн тойрноо хартал баруун талын орон дээр нэг хүн цаашаа харсан унт чинь. Би айгаад л хэн байдаг үлээ юу илээ гэж бодсоор төхөө. Пүүх эрэгтэй хүн байна. Йоо, үнэр танар гэж авах юмгүй. Нэг хүн аригч байж тээ. Хоног хайлаа олж ядчихлээ гэж бодоод шууд өөрт ойрхон байсан ээжийн намаг шидэхтэй ашигладаг алдарт урт модон элдвэрийг аваад ар нуунаас шууд цогж гарлаа. Гүнжил дотор байсан үгүй. Ойрлоод би нүдсээр л үгүй сонсоод идэл нэг л таньлаа олоо. Би шууд зогсоож ч юм уу аригч манад орж ирсэн юм уу муу гүлэг намайг яасан гэж игрүү н ордлоо орлоо. Нүд нь хүүхнээс болсон манай үеэл ах маань өөдөөс уйлсаар би чамайг яасан шүн хаалга тайлж өгөхгүй удаад агаар нь арай ир тооноор орж ирээд гарангуу гэрт шууд л орондоо ороод унтсан штэ өөр юу ч болоогүй гэж ойлж гараа. Тэгсэн яасан байсан гэж манай дээрс намайг харангаа гэр цэвэрлэх ажил томилогдоод үлдсэн юм л та. Тэгсэн мань хүн найзуудтайгаа нээлж ариг цоглоод тэгээ шүн дунд ирж үүдээ нээлгүй нүдэж яагаад тооноор орж ирээд намайг байхгүй байх гэж бодоод унтаж байсан юм байна лээ л дээ. Тэгээс би чинь гэрлээ унтраацсан галынхаа хажууд хэвтэйгээр унтсан. Харин удаачгүй аав өдөөнөөс ирж ах бид хоёрыг авахтаа ахыг нүүр нүдгүй загнаал шоолж инээгээд аргагүй зөөнүүд нь хүүхнээс дээр нь нүдэ бүлцэт л уйлж гисэн. Надаа зөндөө гомдлоод уйлж илээ. Тэгээд тэр жилийг хүүхнүүдэн гэдэг хочтой өнгөрүүлсэн дээ гинэ. За Батук Бат Эрдэнэ. Дахиад миний түүх хаштагтай сонсогчийн групп дээрээс уралдаанд ирсэн пост. За олон жилийн өмнө 18 нас хавцаа юм уу да. Зам ангид хөвөө янзлах бригадад хөдөө ажиллаж байтал тогоочоор үе хөөргөө охин ирээ тэр хүндээ баярлаад л. Тэгсэн өрсөлд өгчөд болох нас ойролцоо ганц нэг банд хідэн насаар ах хідэн залуус байна. Бусад ихэнх нь настай жолооч ах нар ажилладаг байлаа. Бидний унтлагын өрөө болох богоончгийн дотор баруун зүүн хоёр талдаа наартай. Залуучууд нь богоончгийн дунд нь хөгшчүүл жолооч ах нар дотор бүхчмгээд гадаа юм уу машины кавин дунд нь. Тэгсэн миний хажуугаар том зайтай байж таарад богоончгийн зүүн талын нааранд хүн унтахад зориулсан өндөр шалал да. Миний хойд тал тогооч охин, урд талд цогоо ах, миний хүчтэй өрсөлдөгч нилээн үсрэх царайлаг ах, надаас хэдэн насаар ах унтдаг байлаа. Манай залуучууд тогоочтой халамжтай гэдэг чихтэй найрах шинжидээ орсон байлаа. Тэгээд нэг өдөр өнөө ороо тогоочоо тэрч унтна. Юуны тулд миний хажууд байгаа билээ гэж зориглоод ороо унтлаа. Нэг мэдсэн чи нам унчиж. Сэрээд эргэж хараад хүнжлийг сөхөж ороод тэрвэрлээ. Тэгсэн өөдөөс тэрч чинь. Тэгээд л тайвшраал нурууг нь илсэн торох юмгаа гулгаад л явчлаа. Сони юм да левжихгүй байд юм байна. Яар заваа юм бэ ёо. Гэж бодоод цээжийг тэмдэрсэн нээл үс. Өө номш цогаах байна гэж. Түлхээд эргэсэн ахуу араас татаж тэрврээд наа. Тэгсэн ахуус намайг тогооч байна гэж бодсон гэсэн. Заорсон юм яасан. Йоо. За Q Miku гэх юм уу да. За сонсогч миний түүх. Тэр 100 хөдөө аваад ирэхдээ амраад ирэхш харин ч мэдрэлийн ядаргаанд ороод ирвэ. Нүүрний нэг тал нь ажиллахгүй хотод ирээд ихнэлхас твтвээд нилээд хэд хоноод тогчоод авбаа. Өдөр бүр нэг үйлдэлээгээд унтаад хоолоо идээд хариулаад байхаар их уйтгартай. Намрын халуун өдөр бүрч уйтгартай. Өрөөнийхөө ихч өөр өрөөний нас часуу бандтай сайн ажиллаа. Өдөр бүр сонио ачин ховж уу ярьдаг боллоо. Тэр байныг балдан гिचхүүл буруутахгүй хаа гинэ.
Балдан их дуу шуутай. Өвдчихсэн байж л орилоод л инээгээд явдаг. Балдан худлаа ярьж тоглоё гинэ. Надад сонирхолтой санагдаад би бодсон бүхнээсээ эсрэгээр нь яриад. Өвдөхгүй байж өвдөж байна гэд тогломоор байгаач тоглохгүй гэд нэг өдөржин худлаа ярьлаа. Тэгээ балдантай хамт явж шинжилгээ хэлгэчгээд өрөөрөөгөө явлаа. Балдан чи надад утасныхаа дугаарыг өгчгөөч гэхээр нь худлаа ярьж байна гэд танихгүй хүнд өгөхгүй гэсэн чи өө тэгвэл яах вэ гэд гүгэд явчихлаа. Би ч гайхаал энэ мэтэр худлаа ярих хөвчлөлтөө тоглоомоо өргөлжлүүллээ. Өдөржин худлаа ярьсны эцэст надаас бусд нь үнээр л яриад байгаа юм шиг санагдаад байсан. Найз эргэл дээр ирэхээр нь хов базаад л шинэхэн найзуудтайгаа худлаа ярьж тоглож байгаа гэсэн чинь найз чи тэгээд тоглож чадаж байгаа мó гэхээр нь өөртөө мангар ихтгэлтэй өдөр болсон юмнуудаа хэлсэн чинь найз саваад унчихсан. Би гайхаад учрыг асуувал худлаа ярих гэдэг чинь хөдрөөр тоглодог царайны хувирал итгэн шалгадаг тоглоом гэсэн. Тэр баалдан дахиж манай өрөөгөр эргэлдээгүй штэ хөөрхийг өөрөө ч мэдлгүй хайчихсан юм шиг байна лээ. Айтайхан хөдрөөр худлаа ярьж тоглох ч юм уу ойлгохдохоор асуухгүй зүгээр хичээлээс өөр юм мэдэхгүй мэнэ шууд л утгаар нь ойлгоно штэ. Тэгээ бүр гүрийгээд худлаа яриад байсныг яана гинэ. Тийм тоглоом байд юм уу? Итгэлцэл гэдэг нэг тоглоом байд. Тэрийг л хийгээд байгаа юм шиг штэ. Тийм үү. За энийг үгээд дуучлаарай. Зундын төвшин гэдэг залуу. За миний түүх хаштагтайгаар. За хоёлаа хамтран ажиллаж танилцуулж идэх хөө. За тэгээд өргөжлүүлье. Улаанбаатар хотод 11 цаг 36 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 20 жилийн түүхтэй Монголын анхны хамгийн том гутлын дэлгүүр Чансаа хамтран ажиллаж байна. За хамгийн хямд хүн тренд загвар чанарын баталгааг Чансаагийн хамт олон танд санал болгоно. За юу яах юм бэ? Онлайн захиалга авдаг юм байна. Хүргэлттэй юм байна. Тэгэхээр та бас ингээд Чансаагийн юу руу н орж жоод сошиал хаяг руу н орж жоод таалагдсан хугацаа шууд гэртээ дуудаад авчиж болно хүргэлтээр. За тэгээд 8 настай балчраас 80 настай өвгөд төгшрөд гэдэг шиг бүх насны хүмүүс зориулсан гутлууд байгаа. Тэгээд арьсан чанартай хамгийн хямд үнээр гутлууд авах боломжтой. Мэдээж хөл дэвтэйхэн за 1000 гаруй төрлийн бараатай гэхээр аягүй гоё сонголт өргөнтэй гэсэн үг тий. Тэгээд дээрэс нь дан ганц гутлууд биш гутлын арчилгааны бүх бараа бүтээгдэхүүнүүд байгаа. За ингээд та сонголтойгээд авахд болох нь. Тэгээд эдний хамгийн гоё юм нь арьсмаар нь цөөрөөд ирэхээр үйлдвэрийн үнээс доогуур үнээр зардаг. Тийм хямдрал зардаг юм байна. За дөрвөн салбар байна. За нэгдүгээр салбар нь 3 дугаар хооллын 1000 нэрийн барааны эсрэг талд Чансаа гутлын дэлгүүр 100000 нэрийн бараа шүү. Тийм биш 100000 нэрийн бараа. За 3 дугаар 2 дугаар салбар нь 3 дугаар хооллын Өргөө кино театрын зүүн талд Номын ихтлгүүрийн 2 давхарт байна. За 3 дахь салбар нь Макс Мол худалдааны төвийн 2 давхарт 208 тод. За 4 дугаар салбар нь Дарханд олон улсын худалдааны төвийн 2 давхарт 2013 гэдэг павильонд байна. Би энэ нөгөө 100000 нэрийн барааны боссыг таньдаг аахгүй юу? Тэжээ тэр Чансаагийнханд баярлж аваараа Чансаа дэлгүүрийн нэрийг дурдахын тулд танахыг дандаа дурдж байгаа гэдэг. За 9888 9891 9569 тэг 227 гэдэг дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээлэл наваарай. Тэгээ та Чансаа их дэлгүүр гэж бичээд пэйж рүү н орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар 20 жилийн түүхтэй Монголын анхны хамгийн том гутлын дэлгүүр Чансаа хамтран ажиллаж байна. Баярлалаа. За зундын төвшин гэдэг залуу дахиад миний түүх гэж уралдаанд хаштагтайгаар ирүүлсэн боловсролын терроризм гинэ. MJL радио Дэлхийн монголчуудын радиогийн хамт олонд болон сонсогчдоо энэ өдрийн мэндэ. Би Баянгар аймгийн улсын тэргүүний сансар цэцэрлэгт явдаг байлаа. Тэрхлэгч нь аав юм маань хамаатан цагаан ихч байсныг хожим мэдсэн. 90 онд юм уу да 2 дугаар 10 жилд 1-р ангид орохдоо Лавгсран ахын охин цагаан ихчийн нөхөр Аюурзан багшийн анхны шив таньж ийн энэ хүмүүсийн тэр сансар цэцэрлэгийн чи мэдх юм уу? 20 дугаар 10 жилийн мэдх юм уу? 2 дугаар 10 жилиг мэд. Чи айл сургуульд нь явдаг гэсэн? Би 1-р 10 жил. За. Одоо миний сургуулийг буулгацсан. За. За. Аюурзан багш анхны шив нарын нэг болсон байдаг юм. За одоо гол үйл явдлаа бичнэ. Манай ихч надаас 4 ихч. Би ихчээрээ тоо усыг заалгана. Тэр үед тгээс 9 цифр хүртэл тоонуудтай босгоо тавьчихдаг Кирилл 35 үсэг байсан да. Түүгээр надад багшилдаг бай. Би сургуульд орохдоо нэрээ биччихдэг, үсгэлж байгаад ойр зурхан уншчихдаг хүүхэд сургуульд ортол. Базар баа, норон даяар монгол бичиг заахар боллоо. Хэцүү. Бусдын л адил монгол бичгээ үзлээ, үсгэлийн баяраа хийлээ. Сүүлдээ цээж бичиг түргэн уншлагч авдаг боллоо. Цээж бичиг дээр хаяагүй алдагч түргэн уншлагаар ангидаа авраг. Бусад нэгдүгээр ангийнханд үлгэр жишээ байлаа да. Нэг өдөр багш надаас түргэн уншлага автал ном руугаа харахгүй дуржигнуулж байна хийн шүү. Тэгэхээр дахиад уншуулж. Манайс ном руугаа харлаггүй л галаагуу гаага гинэ. Галаагуу халбаг алхуун гэдэл эхэлж байна гийн шүү. Тэгэхээр зогсоогоод галаагүй гэж хаана байна гэдэл галаагүй гэдэг үггээ хайгаа таг болчих. Хүүхдээсэн болохоор гарчгийн заач ухаан хүрээгүй л дээ. Тэгэхээр яасан бах нь мань сайн сэдвүүдээ чэйжилчээд минутаар биш чэйжээр уншчихдаг байжээ. Би энэ дээр аягүй тоо юу гэдэг вэ? Буудаж уншдаг гэсэн. Тэ? Эхний нэг бахар гэж явлаач.
Би бас манай ах ингээд нөө уншаад өгчин. Тэрийг би цээжил чинь. Тэг ингээд савхаар зааж уншчааш тий. Шаал дээгүр ингээд арц савхаар ингээд заасан ингээд уншчаад байсан. Эдгээр зөв Монгол хэлээр хачиж орсон тий. Ядаж тэрийг ингээд харж уншиж болно шүү дээ тий. Цээжэрч гэсэн тий. Дээлийг монгол үчгээр дебил гэж бичдэг юм байл л тий. Тэрийг би дебил гэж уншаад. Манай бүгд биднийг мосаа дебил юм цагдаг байсан. За манай пэйжд ирсэн постууд эхэлж байна. Нэр нууслаад өгөөрэй л гин. За хөгүүл эмэгтэй горддог тухай гинэ. Би бага охиноо төрүүлээд гэртээ ирсний дараа хатам имээ мэн иргэсий. Боодолтой ногоон өнгөтөө мөнгө ууттай бэлэгтээ өгөхөр нь баярлаа гэж авчгаад нөгөө өрөөнд оруулаад тавьчихлаа. Ирсэн зочид майнж явсан нөгөө өгсөн мөнгийг нь харсан чинь боодолтой 500 төгрөг байхаар нь боодол 20к биш байсан бах та. За яах вэ ухааны бодтой дундлаа 2 сая төгрөг өгнэ. Бас бадрангуу тий. Шүнжин би эвүүрхэд халуураад хамаг бие зараагаад яг гортчлоо. Юунаас гортсон нь ойлгомжтой. Эмээгийн өгсөн мөнгнөөс гортц. Боодол 20к биш байсанд нь гортчихж байгаа. Маргааш нь өөхөх гээд ээжтэй хэлсэн чинь тэтгэврийн 70 гарсан настан юу гээл чамд боодол 20 сая төгрөг өгдөө. Гэрчин ирээд эргэж байгаа нь ихэн биш үү гээл эргүү болтлоо загнус. Уг нь гордоос үнэн гордойг тайлдаг гэсэн ч ичээд имээдээ хийлч чаддгүй. Би ямар таныг боодол 20 сая төгрөг өгч байгаа юм байх гэсэн чинь боодол 500 төгрөг өгсөө чи бодоод гордчихлоо. Тэр боодол 20 сая өгч гордоогоо гаргаараа гэлтэй нэ. Йоо. Шуналтай өгөнд ганц үгээ өгшлөө гэд бодож байгаагаа санаа зовоод нөхөртөө арай гэж үннээ хэлээд эмээд битгий хэлээрэ гэж гуйгаад эмээгийн өгсөн мөнгөөр бариачид бариулаад зүгээр болсон доо гинэ. Тэгэл боодолтой 500 өгсөн биз дээ. Тийм хөхж байгаа гэд айхтар яг энэ хөхний ингээд гардаа гараж хөх барьдаг бариачид ингэсэн шүү дээ. Хөх тийм үү. Тийм хөхж байгаа гэдэг нэртэй. Би тэтгэвртэй гараад хөх мөх ихдэг барьж болох юмсан. Хөх. Өшөө мөөмж байгаа гэсэн нэрээ. Би тэгвэл эсрэгээр хөхж байгаа. Хөх мөгийг. За, сайн уу? Эсгийн гутлаа нисгдэг найзынхан бас нэг оногоо бичнэ. За. Найз маань социализмын тэртээ 84 онд өвөл яармагт автобуснаас буугаад гэрлүүг ядж явах тас харанхуй байсан гэсэн. Гэрлүүгээ алхаж явтал ард нь 2 3 залуу хөөй гэж дуутахаар нь учиргүй үсээ задгаа тавьсан ганган дээрээ тавьчихсан явсныг шилхүү айгаад зүхтаж яваад гудамд гаргаад овоолсон үнс нурманд харуулдаж унаад хурдан гэгч нь босоод гахгүй болоод сандраал хальт эргээ тарсан чинь араас хөөж явсан ихний залууд өгөж ирээд эргээд зогцсон байгаа. Яг уу аимшигтай үнсэн саарал тэр чигээрээ үнс бөрглаал хахад цаа зогсож байгаа хүн хараад зүнсэн зайлсан баг. Гэртээ орж ирээд толон тараад өөрөөсөө ч айсаг гэсэн. Йоо. За дэги дэлгэр маал гэдэг үсгэн хүчлээд өгөх нь оюутан ахын дурсамж эмээ өвөө аав ээж эрхшэр охин дөнгөж 17 наснда оюутан болж очиод хөгөөж ирвэ. Гэртээ даам хаан л очион сагсанд исэн муушиг байсан юм чи хүний нутагт гүлэг болт юм байгаа сте. Аав минь надад хэлв. Аав нь чамаа хөргөж өгснөөс ээж нь хөргөж өгсөн дээр би гэдэг хүн бүдүүн бараг болохоор охиндоо заа зөвлөхөн ч юм уу. Тиймээс ээжтэйгээ яв. Ээжтэйгээ анх удаа олон улсын Бээжингийн вагонд хамгал ах トゥ нараараа өдүүлээд нэг том амьтан явлаа да. Нэг хоног яваад Бээжинд очиод тухайн газраасаа өөрийн суралцах Тянжинд очлоо. Хятад дүүч мэдгүй амтнд буудлын өвөр Монгол тоо заваа үнэн ядаргаатай. Маргааш нь сургууль дээр очиход үнэн гоё шүдтэй нүдэн гэж ботгоны нөөчийг гадаад оюутныг хариулдаг нөхөртөө уулзсан. Манайга хүлээл гэж өгөө. Ээжт буцлаа гоо ганцаараа үлдсэн хүн чинь сонирн болоод гэрээ санах маягтай шүү. Сургуулийн хотгон дотроо цэцэрлэгт гарч суухаар нэх гоё дуутай шувууж эргээдж байгаа юм шиг сонсогдоод орой болгон тэрний дууг сонсохоор гарнаа. Нэг сонио тэр шувуу өдөр огт жирэхгүй зөвхөн орой юм уу шүлж иргэн. Иймэрхүү байдлаар 10 хоног өнгөрч байхад азар дээд курсын ихч ирв шүү. Хэл юу ч мэдгүй өр монголоор заалгасан 10 хүртэл тоотой охин тэнгэрийн умдаг атгаж байгаа юм чи. Нэг орой нөгөө ихчэд хэлв штэ. Тэгчээ хойлоо цэцэрлэгт сууя. Тэнд нэх гой шувуу орой болохоор жирэгдэг юм а. Өдөр огт жирэхгүй хойлоо гарт сонсёо л гэлээ. Игч тэгээл гэлээ. Нилээ цуулаа ашгүй өнөөх манд жиргэв штэ. Би ч ухаангүй баярлаад. Нөгөө их татаад унчглаа шүү. Нулимс нь доошо биш 2 тийшээ татуулаад хүрчээ. Сүүлдээ би ч өөхөх гэж байна уу гэж бодлоо штэ. Тэгсэн хүүр тэр нь харах байсан юм байлээ штэ. Түүнээс хойш бараг 10 жил миний онгоо яригдсан байд юм да. Дараагийн дурсамжаар өөр хүнийхийг оруулнаа. Надтай уялдаатай л даа гинэ. Хөө харах тэгж дуурд юм уу? Тийм байлгүй. Амар. Ахны дуу сонсоод тавьсан. Шоо жирэгж байна. Йоо. Йоо. За. Одгийн одноо.
Чи хилчлээ шүү дээ. Нэрийг минь нууцлаад өгөөрэй гэдэг тахта. Оо. Урдаас нь эхлээд ирсэн юм аа. Уучлаарай. Йой. За. Мэргэжлийн өвчөө гэж гинэ. Нэрийг нь нууцлаад өгөөрэй гэдэг хурд нь оруулмаар юм байна. Тэр чи эхлээд нэрээ биччихээ. Дараа нэрийг нь нууцлаад өгөөрэй гэх юм. Йой. За. Манай нөхөр үеээр захилгааны инженерүүд юм л да. Манай нөхөр тухайн цаг үед нарийн хэмжүүрийн инженер хийдэг байлаа. Би жирэмсэн болоод хордлого өгөөд нойр муутай шүн унтдаггүй үе байваа. Тэр шүн унтдаггүй хүн чинь овоо жоохоо унтаал сайхан амарч байтал манай хүн гараа жигтэйхэн гидсэн дээр тавилаа. Гидс томорсон байсныг шилхүү нөгөө нойр муутай хүн чинь сэрээл хөөхийг хүүхдэл илэх гэсэн байх гэл лаг бодоол нөхрийгөө сэрччихийг санаал яасан хөө гэл ярддаг баатар усч яасан гэж нөхөр байж вэ энд нэг болт дутуу чагалчиж гэж авдаг. Ямар уур хүрсэн гэж нойргүй хондог хүн сайхан ундж байх тэгэл гомдлоо мэрэгжлийн өвчнгээ чиг яалтайч хүлээдэ. Олон ч удаа нэг бол бичиг үгүй гээл энтер гээл зөндөө сэрээсэ. Одоо тэр болт болгож боож байсан охин маань 21 нас хүрч байна да. Жич нарийн хэмжүүрийн инженер гэдэг бол цахилгааны тоолуурын тохиргоо хийдэг байсан юм. Одоо ч бид хоёр мэрэгчлэрээ ажилласаар болтолж байсан охин маань бас л цахилгааны инженер. Жохон урчлаа уучлаарай гинэ. За. За сайн байна уу нэр нууцлж өгөөрэй. Амьдралдаа хамгийн гоё ус олсон түүх гинэ. За. Хүний л амьдрал хаа нэг шоудах ажил байлгүй л яг хөө тийм ээ. Нилээн дээх юм аа ээлжид нэг шоуны дараа гэртээ орох торгом өшөд. За одоо яана ээж аав сэржихүй гэсэн юм бодоод түгшээстэй гитэд орлоо. Ядаж байхад миний өрөө хамгийн цаана байдаг. Өрөөндөө ч арай гэж яваад орлоо. Хэсэгтээ унтах ч биш тийчилж байсан чи ам цангава. За одоо яаж гарах вэ? Өрөөнөөс гарвал яг л баларна гэж бодоод яаж юм оолж уухаа гэж хөвтөж байсан чи ёстой зүүм өрний чөтгөр гэдэг шиг цонхон дээр эндүү харагдлаа шүү. Нүд зэрэг хүүшээ гээл очиод өнөөх эндүүгээ хоёр гардаж өргөөд л харсан устай байна. Бэ цүл дус олгоод л ингэж магнат тэнэдэг байх та. За дүүрсээ ингээд шууд л уучихсан. Бурхан ёстой янцтай. Цонхон дээрээсэн болохоор мэдээч хөт. Хэцүү үед эндүүний ус ч аминд ордог юм байна гэдгийг тэгэхэд л ойлгож илээ. Одоо байнга эндүүндээ ус дүүргэж хийгээсэй. Йоо. За ундрах нямдурч гэдэг сонсогч. Хөгжилтэй түүхүүд илгээ гэсэн юм аа. Энд бичих нь зөв үү? Хэдэн жилийн өмнө анхны охиноо жоохон багт нь гэр бүлээрээ гуруулаа гадаадын халуун орныг зорж ажиллаж амьдарч байлаа. Томоохон баяр ёслолын үеэр эх орноо их сананаа. Санахаараа хаа газраас амттай гэсэн махыг нь хайж олж аваад Монгол хоолой хаана хийж иддэг байлаа. Ихэнхдээ хуушуур, бууз, цовинга цаг гаргаж сэтгэл гаргаж байгаад л амралтын өдрөөр тохиолдол хийж идчихэд их л сэтгэл дэдгэр баяртай болдог байв. Нэг орой хоёр ойтой охиноо өрөөнд нь унтуулчаад миний цэвэрлэгээний онгод тэнгэр ороод гэрийнхээ болон тухай хамгийн имийг уудал цэвэрлэвэ. Буудангийн доотлыг цэвэрлээ. Том хог охиныхоо унагсан тоглоомыг гараас унгаа авч идэл гарт нэг том халуун нялцгай шүлстэй чив шиг зөөлх юм хүрх шиг боллоо шүү. Би ч ухаан алтлаа зочоод ордуу тавьж орилоод нурууны шаарвс босоод зүрх савлаад нэг мэдсэн чинь цэвэрлж байсан буудангийнхаа дээр өсөрч гараад хоёр хөлөө ээлжлээд өргөө зогсож байлаа. Бүр агаарт хий тогтох гэдэг амаа хайший. Нөхөр нөгөө өрөөс яав юу болов гэж сандраад өгөөд ирлээ. Би ч буудандар нэг амтан байна. Сая миний гарыг долоочх шиг боллоо. Том биетэй нялцгай амтан байна. Хайраа одоо яана яах уу гэдэл төгшиж эхэллээ. Халуун арлын орын болохоор энд чинь янз янзын амтан байдаг. Том нисдэг өт хорхой, могой, мэлхий бол инүүхэнд. Гайгүй амтан заа юу. За тэгээд л хоёулаа сандраад нөхөр холоос буудангийн доод руу тонгоож харснаа нэрээ нэг юм байна. Харахгүй болохоор яг амтан гэдэг нь ямар амтан гэдгийг сайн мэддэхгүй. Цайвар өнгөтэй юм шиг байна гэснэ. Намайг наана хөдөхгүй зогсож байгаа гартаа нэг юм барьчих юмыг ааж мэдгүй. Үсэрч хараач наалддаг ч амтан юм билүү гинэ. Хоёулаа үл мэддэгтэр амтнаас айж гахад царайн сонирн болцсон байлаа. Би ч шүүрээ чанга тавираад буудан дээрээ зогсож байлаа. Нөхөр цаанаасаа шалны мод авчираад нэг гартаа тавчгаад алаагаад нөгөө гарантах шалны модоо буудангийн доод руу шургуулад нөгөө гайхал амтны чи жижилж үтлээ. Тэгснэ ямар сонио амтан бэ? Шалны модоор хүрхээр хөдлөөд байгаа юм шиг хөдлөж байгаа юм шиг өгцсөн болов гэлээ. За би ч тэр дээрээс харин хамаагүй битгээ оролдоо. Байрны харуул хамгаалтуудын хортой амтан чинь билүү хэн мэдлээ гэлээ. Нөхөр нилээ ноцолж байснаа нааша татаад гаргаад ирлээ шүү бүр. Тэгсэн юу байсан гэж санана. Хэдэн өдрийн өмнө цовигийн гурал илтэж байгаад охин маань нэг бүндгэр гуралд нууж авч тоглож байгаад буудангийн дор хайж илтээ. Халуун чиглэг агаарт нөгөө гурал маань хит дахин сагаж хөөж исээд сайхан амтан болсон байсныг нөхөр үйдөө юм мэдгүй айц залгаснаас болоод. Бараг кино юмэр санагцсан. Хөөс гурилнаас тэгтлээ сандарч айсан өөрсдийгөө бодоод нөхөр битээр илгээ хөшл инээсээ дууссан гэх. Гурилнаас айх уу та.
За. За энэ үрээд 2024 оны 2 дугаар сарын 23-ны Баасан гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радио 3 дугаар студиэс үрчийдлээ Мишээ их сүрэтээр шууд түрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар 20 жилийн түүхтэй Монголын анхны хамгийн том гутлын дэлгүүр Чансаа за мөн дэлхийн монголчуудад иргэдээсэн дэмжээ Айлис орон сууцны лизингийн хөвчлөгээ хамтран ажиллаа баярлаа. Баярлалаа мөгийн. За баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч дэлхийн монголчуудад иргэдээсэн дэмжээ. Айлиз орон сууцны лизингийн үйлчилгээ. Монгол дугаар 72 27 Солонгос дугаар 10 82 99 7 97. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч 20 жилийн түүхтэй Монголын анхны хамгийн том гутлын дэлгүүр Чансаа. Мэдээлэл хутас 9888 9891 9569 Тэг 2 27. Үдийн хачир нэвтрүүлэг дэлхийн монголчуудын эмжэл радио 88.3